байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ширээс эмэгтэйчүүдийн клубээс хүргэж буй подкастын маань ээлжтэйгээр эхлэхэд бэлэн боллоо. Сайн байцгаана уу? Бид түрүү чихээ дугаараар өөрийгөө хайрлах уу гэж ярьсан тийм үү? Тэгэл энэ удаад өөрийгөө хайрлах уу гэдгийг арай өөр өнцгөөс арай гүн ч юм уу яриад үзье гэж бодлоо тий. Учир нь яагаад тэгэхээр түрүү чи маань подкастыг 1000 эмэгтэй үзсэн байна тийм үү? 1000 гаруй эмэгтэй үзсэн байна. 1000 гаруй эмэгтэйчүүдээс бас хөөхөн 13-нд нас илүү гарсан хэмжээний тийм эмэгтэйчүүд сэтгэлээ илэрхийлж мессеж бичсэн. За яагаад гэсэн чинь тэгэд нэрээ бид өөрийгөө хайрлаж мэдтгүй юм ба штэ гэд. Баярлаа өөрийгөө хайрлах болно гэдэг ч хэмжээний. Өөрийгөө хайрламаар л байна. Гэхдээ даанч зав болохгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү сэтгэлүүд маш их ирсэн байхгүй. Тэгэхээр энэ удаад бид хоёр өөрийгөө хайрлая гэдгийг бас хайж болохгүй юм байна. Дахиад нэг яриад үзье гэж шийдээ тийм ээ. Ихэнх эмэгтэйчүүд ингээд өөрийгөө хайрлая гэд эрэлхийлээд байгаа нь бас авштай байна. Сүүлийн үед ялангуяа хуучин бол өөрийнхөө дотоод мэдрэмж байна уу? Төвчээртэй бай гэж одоо нэгсэндээ тухайн хүн мэдрэмжээ их нуудаг байсан байгаа байхгүй юу? Өөрийгөө их дардаг байсан байгаа байхгүй юу? Тэгтэл өнөөдөр яг одоогийн нийгэмд бас энэ их ажил завгүй амьдрал, энэ их стрессийн дунд ганц мөнгө бол хангалтгүй юм байна тийм үү? Ажилтай байгаад ганц мөнгөтэй байгаад хангалтгүй юм байна. Бид дотроо сэтгэлээ ойлгох хэрэгтэй юм байна гэдгийг бас эргэлхийлдэг болсон байгаа нь бас их давууштай байна тийм үү? Эмэгтэйчүүд өөрсдийгөө хайрлая, би дотроо сэтгэлээ ойлгоё гэж явдаг болсон бас их авууштай юм байна гэж харагдчих. Энэ хамгийн гоё байгаа байхгүй тий. Ингээд яагаад бид нар одоо өөрсдөө хайрлах хэрэгтэй вэ гэдгийг мэдэх гээд эрэлхийгээд ингээд аав ээжүүд ингээд судлаад байна тий. Тэгээд энэ яг эрэлхийлж байгаа нь үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд яг хэрэгтэй вэ гэхэлэр хамгийн эхлээ одоо энэ хүмүүс юу хайж байгаа гэсэн чинь ингээд сэтгэлээ ойлгоё. Тий. Өөрийгөө ойлгоё. За тэгээд хүүхдийн хүмүүжил гэж юу юм? Харилцаа гэж юу юм? За тэгээд амар амгалан гэж юу юм гэдэг ингээд нэг дотоод мөн чанараа ойлгох гэдэг ингээд аюу эрэлхийлж хичээгээд байгаа нь. Тий, хичээгээд байгаа үйлдэл нь аюу гоё байхгүй. Гэтэл ингээд яг ингээд бүх эмэгтэйчүүд ингээд хичнээн ингэж ер нь бол нэг юм яваад байгаа юм байна. За энийг мэдэх ёстой юм байна гэдэг ойлголт байгаад байгаа хэдий ч яг нөгөө цаг гаргаад үйлдэл олгож яах нөхцөл бас үгүй байгаад байна л да. Яг үнэ. Тий. Яг хэрхэн үйлдэл авахаа мэдэхгүй байгаад байгаа. Тий. Яаж өөрийгөө хайрлна гэдэг тал дээр ойлголт бас их муутай байгаад байгаа. Энийг яах юм? Би зүгээр л очиад өөрийгөө хайрлах юм уу? Энийг яг юу хэлээд байгаа юм гэж олон эмэгтэйчүүд асууж байгаа. Гэхдээ бас яах вэ? Өөрийгөө хайрлна гэдэг дээр бас суралцах хэрэгтэй гэдгийг бас мэдсэн. Суралцах хэрэгтэй тий. Суралцаж хайж олох хэрэгтэй тийм үү? Би яавал өөрийгөө хайрлах юм? Яавал өөрийгөө хайрласнаар би нийгэмд эерэг гэрэл гэгээх түгээх юм? Би орчноо хайрлах юм, би гэр бүлээ хайрлах юм, би сэтгэл зүгээ хайрлах юм гэдэг тал дээр бас хүмүүс маш сайн суралцдаг байх хэрэгтэй. Суралцж ижил мэдээ асуудлаа гэж. Тэгээ энэ дэр бас ингэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө хүн болго ингээл заавгүй санхүүгийн дарамтын үедээ өдөр тутмын амьдралын хэмнэл тэгэл одоо нийгмийн хүлээлтгэл бүхэл ингээл нөгөө проблемууд ингээл асуудлууд төрөөд л энэ тэрэндээ хамаг анхаарал нь явчихдаг. Тэгээд амьдралынхаа загвар зэвгэлт тэгэл ялгаа авахгүй л нөгөө л нэг өөрийгөө хойшин тавьдаг баталчин байгаад л байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөгийн нийгэмд магадгүй боловсрал, мэрэгжил гэхээсээ илүү хамгийн хэрэг болоод байгаа зүйл нь юу гэхээр сэтгэлийн боловсрал тийм үү? Дотоод өөрийгөө ойлгох мэдрэмжээ илэрхийлж сурах боловсрал. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээх үүднээс өөрийгөө сайхан хайрлаж сурах боловсрал. Энэ маш их хэрэгтэй байгаа юм шиг байгаа. Тэгээ яг бүсгүүчүүд маань энэ талаар суралцах гад хөвцөлтөд хичээгээд яваад л байгаа тийм үү? Шуураад л байгаа. Энэ зөвлөдөө угаасаа л нөгөө эмэгтэй хүн чинь амьдралын уур үндэс шүү дээ тий. Тэр утгаараа эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж ээж цаашаа бүх зүйл маань ингээ гой цэгцрээ явна л гэсэн үг байх гэдэг шүү дээ. Тэгээд энэ дэр юм гарч ирнэ. Зөвхөн өөрийгөө хайрлах гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүний асуудал юм уу тий? Тийм яг үнэ. Нөгөө нөхөрч яах юм? Хүүхдч яах юм гэдэг асуудал гарч ирнэ тий. Эмэгтэй хүн ингээд хамгийн гол нь өөрийгөө хайрлаад эхлэхээр нэг гэр бүлийн орчин бүр асар өөрчлөгддөг. Тэгээ хамгийн чухал нь нөхөрт одоо гэр бүлийн хүнд мэдэгддэг. Гэр бүлийн хүн маань ингээд аюу гоё юм дотны ууран сахлыг мэдрээ. Тэгээд
өөрийг ингээ мэдрэмжээ аягүй илэрхийлдэг. Өөртөө ингээ тийм гоё тааламжтай, тийм нээлттэй болж эхэлдэг. Тийм яг тийм. Тийм. Тэгээд магадгүй өнөөдөр ингээд Монголын гэр бүлүүдэд хамгийн хэрэгтэй сэдвийн сэтгэлийн боловсрол гэдэг юм байгаа ч юм шиг тий. Зөвхөн одоо нөгөө төгс төгөлдрийг бүтээх гээл ахуудаа түүртэл ахуутайгаа зууралдаал ингээл яваад өнөөдөр нэг яг өнөөдөр ингээд өнгөн хэсгийн амьдрал тий өнөөдрийн хэрэгцээ гэхээсээ илүүтэйгээр бас сэтгэлийн хэрэгцээ нь маш их сэтгэлийн боловсрол дотоод мөн чанар гэдэг юм руугаа өнгөх нь өнөөдөр Монголын гэр бүлүүдийн хамгийн одоо чухал бараг нэн тэргуунд хэрэгцээтэй бол за энэний цаашлаад хэрвээ би өөрийгөө ойлгоод ирэх юм бол нөхөртөө нөлөөч эхлэх юм тийм үү? Цаашлаад үр хөвгтдээ ч юм уу гэр бүлдээ тэгээд цаашлаад нөгөөх нь нийгэмд гарах нь шүү дээ тийм үү? Яг тэгж хэлээд байна тийм. Харин тэгээд энэ дээр нь шүү дээ сайхан гэр бүл гэ одоо нэг аз жаргалтай сайн сайхан гэр бүл бүтээхийн төлөө бид нар амьдарч байгаа шүү дээ тийм. Сайхан гэр бүл гэ тэгэхээр нэгэн бодлын одоо бусдад ингээд гоё сайхан гэж харагддаг биш тийм. Зүгээр харилцааны хувьд дотоод сэтгэл мөн чанараа ойлгоцсон. За тэгээд айгүй гоё нээлттэй хоорондоо харилцаад ойлголцдог. Сэтгэлийн боловсролыг өөрийн болгоод авсан, өөрийгөө олцсон, өөрийгөө ойлгоцсон эхнэр нөхрүүдийн харилцаанаас тэр сайхан гэр бүл гэдэг чинь бий болох юм шүү гэж боддог. Яг үнэн тийм. Тэгээд тэр сайхан гэр бүл бий болвол яах юм? Тийм ээ. Нийгэм мэдээж гоё сайхан болно тийм үү? Тэгэхээр хүн болгоо энийг ингээд сурахын төлөө өөрийгөө хайр сэтгэл зүгээ боловсруулахын төлөө ингээд хичээдэг байгаасаа тийм ээ. Тийм хичээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд одоо нөгөө асуудалгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Хараараас ингээд асуудлууд өдөр тутамдаа ингээд хөнгөрөөд л байна. За энэ асуудлыг нэг цэцэрчээ. За би одоо нэг хичээл одоо нэг энийг нэг мэдэх гээд байгаа шүү гэж хойшин тавиад л байдаг. Гэхдээ би нэг судалгаа уншиж ирсэн юм байна. Ер нь эмэгтэй хүн байглаасаа төрөлхийн заа юу. Өөр мөн чанар нь бүр генийхээ төвшөнд байд юм шиг гэсэн. Юу гэхээр ерөөсөө дандаа өөрийгөө ингээ ардаа тавьдаг. Нэгт ингээд дандаа ямар нэгэн хүн байж идэг. Одоо их нөхөртэй хүүхэдтэй эмэгтэй бол төр хүүхэд нэгт байх гэдэг. Хэрвээ нөхөр хүүхэдгүй эмэгтэй байх юм бол аав ээж ч юм уу ах トゥ хамаатнаас эсвэл ажил нь нэгт байх гэдэг. Дандаа ингээ тэр нугасаа эмэгтэй хүний тийм хойшин тавьдаг эмэгтэй хүний нэг тийм юу байна гэсэн. Өөрийнх нь төрөлхийн бас нэг цуцсан мөн чанар байгаад байдаг гэж би бас үнэлсэн. Тэгэхээр эмэгтэй хүн л бас нийгэмд ганцаараа асар их ачааг нэг талд дүүрээд яваад байгаа юм бас биш бах. Тийм үү? Эрэгтэй хүн ч гэсэн нийгэмдээ дотоод сэтгэлдээ бас маш том тэр дамаа ирчүүд, нөхрүүд маань дотроо бас нэлээд том ачааг өөрч явдаг бах. Тэр дамаа Монгол ирчүүдэд тийм үү? Эрэгтэй хүн уйлдгүй гэдэг тий. Эрэгтэй хүн уйлдгүй. Чи үүнийг даваал гар. Чи өөрөө хийх ёстой. Эр хүн ийм байх ёстой гэдэг ингээд хүчтэй байх ёстой. Тий хүчтэй байх ёстой. Чи зориож сул дорой байж болохгүй гэдэг ингээд бараг өсгөөс нь ингээд суулгацсан. Тархинд суудсан. Тий. Тэгээд айдас, уур бухимдал, стресс, одоо санхүүгийн дарамт юу байдгийг энэ бүхний одоо мэдээж энэ эрэгтэй хүний маш том асуудал байгаа шүү дээ. Тэрнийг гаргаж мэдэх өөрөг хариуцлага. Том өөрөг хариуцлага гаргаж мэдэхгүй ингээд дотроо ингээд суудсан учраас маш би ийм л байгаа хэвчээ. Ийм байх хэвчээ гэдэг ингээд дарамтаа хөрхийн ирчүүд маань гаргаж мэдэхгүй ингээд яваад байдаг. Чимээгүй л хатуулаад байна тий. Тэгээ магадгүй энэ нь яаж гарах вэ? Тэгэхээр нийгэм тэрийг илэрхийлэхдээ гэр бүлтэй ч юм уу харилцаандаа илэрхийлэхдээ уур бухимдал болгодог байна. Тэр хөндлөлж байгаа. Тий. Дуугаа хурах, хүүтэн хөндөө харилцаа үүсгэх. Эсвэл маш ганцаардах тэрийг нуугаад айлсэл гэр бүлийн таагүй харилцаа. Тийм үү? Үл ойлголцол ийм хөө байдлаар илэрхийлэгддэг юм шиг байгаа юм. Ер нь бол тийм ирчүүд маань тийм штэ их дуугүй. Тэр дамаа Монгол ирчүүдэд суудсан тийм уламжлалт зам чарамтнаас болоод мэдээч юм чи хэцүү. Тийм үү? Тэгэхээр энэ чадахгүй. Тэгэхээр энийг дан ганц эмгтэй хүн чи намайг ойлгосонгүй штэ гэх тийм үү? Чи л намайг ойлгохгүй байна гэх юм байна. Анхаарал нүртэх гэдэг хүлээ гэдэг тий. Байхад одоо нөгөө талд нь нэгсэн да яг параллел ертөнцид нь ирчүүд би энийг яаж авч явнаа гэд бас маш том стресстэй асуудалтай байна. Шаналаад байна тий. Шаналлалтай бас байдаг байгаа байхгүй юу? Энэ бол угаасаа байна. Тэгэхээр
сэтгэлийн боловсролыг тийм үү өөрийгөө хайрлахыг ганц эмэгтэй хүн гэлтгүүгээр ирчүүд маань хайны эзлүүд маань ч гэсэн бас зэрэгцүүлж авч явбал энэ маань мэдээж бас их мэрэг нөлөөтэй байх болов тийм үү? Тийм. Яг тийм. Тэгээ одоо ингээл одоо нөгөө ирчүүд маань хөргөн ингээд нөгөө гадагш эмгтээчүүдэд бодвол нөгөө илэрхийлж чаддаггүй учраас нөгөө хоримтлагтаад байдаг гэж шүү дээ. Гэтэл одоо энэ сэтгэл зүйн эрэгтэй ч юм эмэгтэй ч юм нөгөө сэтгэл зүйн асуудлуудаа яаж эндээсээ гарах вэ? Арга зам байна уу гэдэг асуулт гарч ирнэ тийм. Гэтэл одоо нөгөө шинжлэх ухааны талаасаа шашин талаасаа ч ингээд өчнөө бол арга замууд техникүүд байт юм байна л да. Эндээс яг нөгөө хамгийн бидний гарын доор энгийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох нэг аргуудаас нь дурдах нь бол юм байна л да. Хамгийн түрүүнд ингээд нөгөө гэр бүлийн хоёр маань мэдрэмжээ ингээ илэн талангуу зөв илэрхийлж сурах хэрэгтэй гинэ. Би биэндээ. Тий харилцсан юм. Тэгээд нэгнийг ингээд аяг сонсож сурах хэрэгтэй. За тэгэхээр сонсож сурчихсан зэрэг нөгөө буруутахаасаа илүүтэй ойлгож хүлээж авах хэрэгтэй. За тэгээд мэдрэмжээ илэрхийлээ сонсож сураад ойлголцож чинь тийм үү? Гэр бүлүүд. Тэгтэл хамгийн сүүлд нь болохоор тэр гэр бүл одоо тухайн одоо хэн ч ихнэр ч юм уу нөхөр ч юм уу өнөөдөр нэг ажил дээрээ ч юм уу өөр хааж явж байгаад ингээд нэг таагүй зүйлтэй цохилтыг тий. Тэгэнгүүт ингээд амар юм сэтгэл зүйд ингээд тааламжгүй ингээд зүйл мэдэрсэн ингээд аягүй стресстэй бохомдолтой байгаа бол ингээд өнөөдөр миний хувьд бол аягүй хэцүү хүн өдөр байлаа гэдгээ ингээд илэрхийлж явах хэрэгтэй юм байна л да. За тэгээд иймэрхүү байдлаар харилцаа сурцсан гэр бүл сэтгэлээ нэг орон зай бий болдог. Аюулгүй тайван мэдрэмжийг авдаг. Тэгээл нөгөө гэр бүлийн орчин чинь сайхан эрэг халуун талаа урансгалтай болдог гинэ. За одоо хэдүүлээ ингээд эхнэр нөхөр хоёр ямар ч байсан өөрийгөө ойлгоод өөрийгөө таниад өөрийгөө хайрлаар сурчлаа тий. Одоо ингэ болоо юу? За тэгтэл одоо орчлон ороо дээр хариу нэхгүйгээр зөвхөн аав ээжигээ хайрладаг нэг ширхэг хүн байна. Тэр хороод ямар ч цензургүйгээр хүлээлтгүйгээр тэр бол мэдээж хүүхдээ чиний эхнэр чинь биш нөхөр чинь биш аав чинь биш ээж чинь биш зөвхөн хүүхд чинь хүүхдүүд маань л тэгж хайрлах байх тийм ээ. Одоо тэгэхээр яалтчгүй аав ээж бол хүүхдүүдийн хувьд бол одоо тухайн хүүхдийн ертөнцийн тэр чигтэл аав ээж нь ажилладаг. Тийм болохоор нөгөө бид нар мэдээж одоо нөгөө боловсралтай соёлтой өнгөтэй үүдтэй тийм хүүхд өсгөхийг хүсэж байгаа шүү дээ тий. Тэрний төлөө л бид нар нөгөө ядрахаа мэдэхгүй, зурцгаа мэдэхгүй ажиллаж хөдөлмөрлөж байгаа тий. Гэтэл одоо юу өөрийгөө хайрлах. Ямар сони юм ярьдаг юм. Өөрийгөө хайрлах гэдэг чинь одоо тийм амар аминчхан тий. Хуваагчилсан. Ялангуяа энэс ийм зүйлийг яагаад ээжүүд ингэж яриад байгаа юм бэ гэдэг юм ярина да. Тэгж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь анх сонссон үнэ. Тэгж хүлээж авдаг. За гэтэл бид нар одоо нөгөө хүүхдүүдийн төлөө л ажиллаад амьдраад байна гэдэг чинь тийм үү? Гэтэл үгүй юм байна л та. Бид нар яг жинхнэрээ бол өөрсдийнхөө төлөө л амьдарч идэв. Тэгээд зөвхөн хүүхд чинь бол бид нарыг хариуцлагатай л болгочдөг гинэ. Тэгсэн чинь аав ээж одоо хүүхэд биднийг хариуцлагатай болгосныхын төлөө ингээд хүүхдүүдээсээ ингээд дааш давшгүй ингээд өртөө мэдрэмж төрүүлээд би л та нарыг бид нар л одоо та нарын төлөө хүн хатан ажилласан амьдарсан өсгсөн ингээд өртөө мэдрэмжийг төрүүлээд яг тийм өртөө мэдрэмжээр харьцаж байдаг гинэ. Үгүүдээ та хүүхдийн төлөө амьдраагүй өөрийнхөө төлөө л эцэст амьдарч байгаа шүү дээ гэдэг үнцэг гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аюул сонь сонсогдож байгаа тийм. Энд чинь угаасаа их сонин үнцгөлдөө мэдээж хүүхд чинь өөрөө нөгөө гараа өргөж төрөөгүй гэдэг шүү дээ. Тэгээд миний хувьд энэ дээр бүр амар эсрэг барьц суртаа бүр айгүй ингээд дотроос арзандаг байхгүй юу. Хүүхдээ өөрөө төрүүлсэн хүүхдээ би чиний төлөө амьдардаг. Би чаны төлөө амаг ажил амьдралаа зориулж ингэж хэлэх бол айгүй муухайг. Тийм үү? Тийм. Тэгэхээр яалтчгүй тэр чинь эцсийн мөчөд яг яалтчгүй өөрөө л амьдарч байгаа тэр чинь өөрийнхөө төлөө амьдарч байгаа шүү дээ тий. Яг тийм учраас хүүхдтэй бас яг тийж хэлдэг юм болов. Тэгэхээр мэдээж бид нар чинь өөрсдөө хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэхийн төлөө айл болохоор яалтчгүй бас сайн хүүхд
өсгөж хүмүүжүүлэхийн төлөө зорддог штэ тий. Тэгэхээр энэ дээр бас л ялгаагүй нөгөө сэтгэлийн боловсролтой өөрийгөө хайрладаг тэмэлт байж иж бид нар бас өөртөө эргээд хөвгттэй гоё харагдах хэрэгтэй болов. Тэгээ хамгийн сонин бас өөрийгөө хайрладгүй дотоод сэтгэлийн боловсрол үзэмж муутай өөрийгөө хайрладгүй ээж бол бас хамгийн муухай ээж байх гээд байгаа. Шиг байгаа тийм ээ. Яг одоо орчирч яг наад чинь болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яалтчгүй л одоо нөгөө цаг үетэйгээ хүл нийлүүлж алхах. Зайлшгүй шаардлага бол биднэрт байгаад байгаа. Гэтэл одоо өөрийгөө хайрлаж чадахгүй бол бид нар хүүхдтэй муухай ээж болж харагдчих шин. Энд ч одоо юу гэсэн үг юм бэ тий. Тэгэхээр та заавалчгүй өөрийгөө хайрлах гэд нэгэн тал ингээд сонирхоод ингээд судлыг бодоод эхэлсэн бол цаг цав гаргаад заавал ингээд судлах хэрэгтэй. Тий. Суралцах хэрэгтэй. Суралцах хэрэгтэй. Тэр одоо бидний үед чинь бол одоо нөгөө за ийм суралцах боломж одоо мэдээлэл хомс тэгээ одоо бол хамгийн сайхан нь тийм боломж хүсгэл юм бол тал байгаа. Тийм. Бид нар болохоор ингээд ямар ч тийм нөгөө ойлголт байхгүй амьдралаараа заавал ингээд туулж ийж мэдэрч туршиж алдан онон. Гэтэ энэ дээр нэг юм би бас нэг хэлийгээд хэлэхгүй байгаад байна. Одоо чив дээр энэ яриа болохоор яг ясмин дээр хин нэг нь нотлоогүй ямар нэгэн шинжлэх ухаан хэлээгүй зүгээр л нийгмээс одоо бидний нийгэм дотор байгаа нийгмээс ургаж гарч ирсэн битэрийн амьдрал дээр тохиолдоод байгаа амьдралаасаа суралцсан юмнууд яриад байгаа тийм үү? Тийм зүгээр л өөртөө таньж мэдсэн юм аа ингээд бодит кейстэйгээ ингэж яриад байгаа тийм. Тэгэхээр ингээд бид нар яг ингээд яагаад бид нар заавал ийм гоё нийгэмд амьдарч ийм гоё мэдээлэл олж авах боломжтой биш тэрийг ашиглаж чадахгүй байгаа юм. Заавал яагаад бид нар алдсан байна мэдэх хэрэгтэй. Асуудлыг нөгөө бүр ингээд эцэст нь тулгачаад мэдэх хэрэгтэй тийм. Тэггүйгээр мэдсэн тохиолдолд тэрнээс ядаж алдлаа гэхэд бага алдах боломжтой байхгүй тийм. Тэгэхээр ялгаа авахгүй нөгөө унших судлах гэдэг юм дээр л очиж байгаа тийм. Тэгэхээр чи хэлэх гээд байгаа суралцахад бас хангалттай чөлөөтэй байна. Боломж их байна гэж бас хэлэх гээд байгаа тийм. Хамгийн гол нь та өөрөө л ингээд хүсгэл хэрэгтэй. Тийм. Өөрийгөө хайрлах гэсэн сэдвүүнд чинь төгс байх албагүй гэдэг нэг ойлголт яваад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө төгс ээжийн талаар ээж төгс байх хэрэгтэй юу? Асуудал юм дээ л да. Тэгэхээр төгс ээжийн мөн чанар нь болохоор юм байдаг гинэ. Одоо ерөөсөө хүнд мухаа харагдаж болохгүй бид нар тийм. Ерөөсөө өнгөтэй өдөртөө сайн харагдах хэрэгтэй. Гэт өөртөө болон эргэн тойрондоо хүүхдтэй одоо асар өндөр юм шүүмжлэлт ханддаг. Тэгээд маш өндөр шаардлага тавьдаг. Тийм ээж байдаг гинэ. Тэгээд төгс ээж болохоор гадаад үзмжин дээр хит анхаарлаа хандуулсан. Дотоод мөн чанар сэтгэлээ орхигдуулсан байдаг гинэ. Тэгээ энэ дэр яг нэг жишээ дуртахад ингээд 10 жилийн ингээд хоёр охин байж л дээ. Гэтэл тэр хоёр охиныг хоёр ээж нь аваад ингээд 100 хөдөө амралтаар явж л дээ. Тэгсэн чил ингээд нэг ээж нь ингээд айгүй гоё ингээд ийм амар гоё авч авдаг. Тэгснэл айгүй олон хилтэй гинэ. Тэгснэл ингээд харахаар та ямар гоё юм бихтэй гэж хармаар. Тэгэл охиныхоос бүх юмыг ингээд бэлдээл сонир зөвлөл ингээл ихгээл за өнөөдрийн нөхцөл үзсэн шүү. За тэдний цагт тийм хоол идэв шүү. За одоо ингэ шүү. За гадаад тоглохдоо ингэхгүй шүү. Орж ирэхдээ гутлаа арчиж шүү гэл ерөөсөө хамаг юм ингээл ерөөсөө заагаал. Тэгэл охин яг үгээр ингээл байчихна. За тэгэл нөгөө ээж чинь болох нөгөө гоё ээжийг хараад бүр ингээ шок төрсөн. Хүний ээж чинь юм гэдэг нь ямар гоё юм бэ гэх бодцоо. Нөгөө ээж. Тийм нөгөө ээж. Би одоо яаж ч амьдраад байгаа юм гэсэн юм бодоод тэгсэн нөгөө энэ ээжийн охин болохоор яасан гэсэн чинь өө тэнцсэн ингээд шороотойгоо хойлолтцсон ерөөсөө үсгэзгэн сексизм баргал нөгөө ой дотроос гараад ирсэн тэр шиг юм гүйчин гинэ. Тэгэл ингээд өдөр хоног өнгөрөөл ажиглаад байсан чинь ингээд нөгөө охин аягүй тийм аз жаргалгүй. Төгс ээж охин. Тий төгс ээж охин ингээд амар гонхтой бүх юм цаг хугацаатай бүх юм ээжийн заавраар ингээд хүүхд насаа яг хүүхдээрээ байж чадахгүй. Гэтэл манай ээжийн охин болохоор яг л ерөөсөө ирэх дураараа. Яг л хүүхд насыг хүүхдээрээ дотроосоо бас үзэл бодлоо айгу гоё илэрхийлж сурцсан байгаа байгаа. Тийм үү. Тэр айгу гоё нээлттэй, чөлөөтэй, өөртөө ихтэй, бие даацсан
ийм болоод өссөн байсан гинэ. Тэгсэн чинь нөгөө ээж болохоор нөгөө ээжийг хараад ингээл амар ингээл янзын гоё юм бурхан минь гэж бодох байсан. Би ямар мундаг юм бэ гэж бодсон гинэ. Гэхдээ тэр ээж тэгж харж чадсан бол бас мундаг байна те. Тийм. Тийм би хүүхдээ ингэж байгаа нөгөө хүүхд маань юм байна гэдгийг бас хоёр хүүхдээ ялгааг өссөн орчин одоо өсөж байгаа арга барилаасаа хараад ялгаад сурж ийн ялгаад харсан байна гэдэг нь бас тэр ээж бас өөрөө мундаг байна те. Өөрийгөө ингээд бас хэд гой сайхан тэр хангалттай автаагүй ээж гэдгийг мэдсэн байгаа байхгүй тэр хүн те. Тэгэхээр төгс ээж гэхээр бас хянагч ээж байгаа даа нөө. Тэ хянагч байгаа даа. Нөгөө хүүхдтэй жишээлбэл одоо бүр хоол идэх юм, юу өмсөх юм, хаагур алхах юм, хаана одоо баг шээж бах юм заах гэдэг тийм ээ. Хүүхдээ баг за оропчиг болох гэдэг шүү дээ. Тэр ч одоо хүн шүү дээ тий. Тэгэхээр нэг юм өнцөг байна. Тэр хүүхдийг тэгж хянаж байгаа ээж бас өөрөө дотроо бас асуудалтай юу? Магадгүй тэр ээж бас өөрийгөө хайрладгүй эмэгтэй байдаг байж магадгүй тийм үү? Хит ингээд нэг зүйлд туул ширцэн ч юм уу? Тэрийг магадгүй мэрэгжлийн хүмүүс тайлбарлаж магадгүй тэрүүлэн амар юм. Тийм тэрийг хэтрүүлж төгс авах хичээсэн тий. Тий. Тэгээд магадгүй тэр ээж өөрөө бас сэтгэлээ зүгөө өөрөө удирдах чадахгүй, магадгүй өөрийгөө хөрхий удирдахгүй гэсэн болж өөрийгөө хайрладгүй тийм эмэгтэй ээж байгаад байж магадгүй. Тэр хит өөрөө хүүхдээ тийм барилгаад байгаа ээж маань дотроо жоохон айдастай тийм үү? Одоо хүүхдээ хүртэл өөрөө айдастай өсгөөд шүү дээ тийм үү? Би ингэчих бах гэдэг тэр хүүхэд ерөнхийдөө хүүхд чинь нөгөө аав ээжийн тусгал гэдэг шүү дээ тий. Надад нэг юм харагдаад байдаг. Одоо жишээлбэл чи намайг харуул миний аав ээжийн тусгал чамд харагдах магадлал байх уу? Байгаа тий. Би ер нь харж идэгэн штэ бас хүнийг за энэ хүн юм байгаа юм чи ээж аав нэг иймэрхүү өссөн орчныг иймэрхүү байх гэд. Тэгэхээр би хэр дотоод ертөнцийг миний аав ээж хэр гоё ингэж тавьж өгсөн шиг харагдчихээн чамд. Айгу нээлттэй. Яг зөв ээж өгөх тагаад байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгэхээр яг тэр хүн хэдэн настай болсон ч хамаагүй нөгөө л суулгаж өгсөн ээж аав юмнууд нөгөө хүнийг мөнхийн баг генийхэн төвшөнд дагаа яваад нөгөө удмын хар гэдэг чинь тэр байгаа тийм. Тэгэхээр хит их хянуулсан хүүхэд магадгүй эрх чөлөө гэдгээс илүүтэйгээр айдастай өсөж хүмүүжээд ах шиг байна тийм үү? Тийм, өөртөө итгэл бусдын үгэнд автамтгай, бие даах чадваргүй ингээд бидний хүсэж байгаагаас шал өөр хүн болж хувираад шүү дээ тийм үү? Төгсөөж бол уг нь бол тэрийг төгс төгөлдөр байлгахыг хүссэн шүү дээ тийм. Тэгэхээр шал эсэргээрээ болоод гараад ирчихсэн шүү дээ тэр хүүхд чинь. Төгс бус ээж гэдэг чинь заа юу? Тэгвэл эндээс төгс бус ээж гэж хэнийг хэлээд байгаа. Нөгөө талд нь бас төгс бус гэж ээж гэж гарч ирэх ёстой шүү дээ тий. Төгс ээж гэж ямар хүн байдгийг ингээд одоо түрүүний нөгөө нэг ээжийг би харчлаа гэдэг байгаа шүү дээ. Тэр хоёрын ялгааг харж чаддаг хүн л одоо төгс бус ээж байх гэдэг шүү дээ. Төгс ээж чинь ийм хүн байдгийн байна гэдэг ялгааг юу гэж тайлбарлах вэ? Нэг тийм тайлбар ээж чинь шүү дээ. Ийм байгаа тоххой ялгаатай тал нь мэдээж бид нар ингээд нөгөө хүүхдээ гоё сайн сайхан зөв хүн болох гээд ингэ явж байгаа шүү дээ тий. Гэтэл энэ төгс бус ээж маань амар ингээд хит хянаад байгаа байхгүй юу? Хяналт бол тодорхой хэмжээнд байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэр нь бас нөгөө сэтгэл зүйчдийн судалсан судалгаан дээр болохоор 30% та хяналт нь явж ах хэрэгтэй гэсэн. Тэгвэл ийм байна заяа. Тэр нөгөө талд байгаа төгс бус ээж чинь төгс ээж гэж хизээж байдаггүй маа гэдгийг олоод гарцсан хүн хэлэх байна. Тийм үү? Энэ айгу гоё гаргал аваад. Төгс ээж болохоор алдааг бүр үзэн яддаг. Алдаа ихийг бүр хизээч хүлээн зөвшөөрдөг. Тэгээд хүүхдүүдтэй болоод өөртөө маш өндөр шаардлага шалгууртай байдаг. За тэгээд нөгөө хүмүүс юм чи алдаа гаргах нь шүү дээ тий. Тэгээд нэг жоохон алдаа гаргангууд бүр сэтгэлээр бүр ингэж навсаач шална тэр. Ээж өөрөө юу? Тий. Тэгээд хүү өөрөөсөө ингэ сэтгэлээр шингээ унангууд өөрөө ч аягүй их зовдог, хүүхдээ ч аягүй зовоодог. Байх гэдэг тийм. Гэхдээ ер нь эмэгтэй хүн тэр дамаа дотор өөрийгөө битэрийн яриад байгаа сэдвийн дагуу өөрийгөө хайрлаж сурсан эмэгтэй бол алдаж байж алдаанаасаа суралцж тэр алдаанаасаа суралцсны үүднээс тэр дагуу өөртөө хүүхдтэй үлгэр дуурайд болдог байх хэрэгтэй болов. Алдаанаасаа суралцаж одоо алдааг хүлээн зөвшөөрөөд сурцсан ээжийн хүүхдүүд магадгүй нөгөө түрүүний ярьсан төгс ээжийн үүднээс илүүтэйгээр
Хүүхдүүдтэй аюулгүй болон 50 мэдрэмжийг аягүй сайн өгдөг тийм үү. Хүүхдүүдээ өөрөөр нь байхыг хүлээн зөвшөөрдөг. Байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Алдаа оноотой нь хүлээж авдаг. Тийм ээж байх болов. Бус ээж. Тэгэхээр өөрийнхөө ингээд дотооддоо төсөөллөөрөө хүүхдээ ингээд өсөх гээд нь штэ. Бүтээх гээд нь төсөөллийн хүүхэд бүтээхээсээ илүүтэйгээр хүүхдээ яг ингээд байгаагаар нь өөрөө хүлээж аваад. Тэгээд гоё хүүхдээ хөгжих орон цагийг бүрдүүлээд өөрөөр байх боломжийг хангаад ингээд явж байгаа юм шүү дээ тий. Тэр бол мэдээж бас ер нь дутагдж байгаа шүү. Тэр дамаа одоо бас маш дутагддаг байж ч магадгүй. Ингээд ярих юм бол цаашлаад бас ярих сэдв маш их байгаа байхгүй юу. Энэ дээр бас нэг жишээ хэлчих үү? Жишээ ярьчих тий. Ингээд нэг эмэгтэй ингээ ярих юм гэсэн юм да. Ингэж ярьж байгаа байхгүй юу? Өөрөө 3 хүүхэдтэй гинэ. Одоо тэгээд гэр бүл зохиогоод 15 жил болсон. Тэгэл нөгөө эмэгтэй чинь ингээл ажиллаа хийгээл ингээл өдөржингөө явж байгаа гэртээ орой орж ирдэг гэд. Тэгсэн чинь дээр усаал ингээл хамаг юм ундуй сундуй ингээл нүдэнд л тийм бич тийм юм энд чи юм ингээл хоолундаа хийгээг ингээл садарсан. Ингээл булчгаас нь л хэдийн байж идэг гинэ. Тэгэл ингээл бүр амар ингээл дотроос нь ингээл цухалтаал. Ингээл нөгөө хаарц марцсан сонирм стресстэй эхлэнгүүт л ерөөсө баг ингээл хараал гэрийг мэддэг болсон. Шууд бүгд хөдөлгөөнд ортог. Өөстө хүүхдүүд нэрээр ингээл хамаг гэр орноо цэвэрлж хүүгээл. За тэгээд нөгөө аав нь яг гэхэлэр хоёрхан л юм хийдэг. За нэг нь болохоор хуцаа эндүүд хуцаа байл эндүүд нь гол тосоос оруулдаг. За тэгэл тосоос оруулчаад гараа явчихдаг. Хайч ч юм гэсэн чинь нөгөөдөг чинь саунд явдаг. Саунд суугаа явчихдаг. Тэгээ хамгийн инээдтэй сауныхаа төлбөрийг жилээр нийцсэн. Тэгээд тэр эмэгтэй бүр ингээд гайхаж байгаа байхгүй. Би амьдралдаа бизнесийн төлбөрийг жилээр хийдэг гэж сонсноор сауны төлбөрийг жилээр хийдэг гэж юусоо сонсож байгаагүй гэж. Тэгж байгаа байхгүй. Цухтаагаад нь шүү дээ нэгэндээ. Тэгэнгүүтээ ингээд саунд байжсэн ингээд орой яг унтах төхөөд ирэхээр гэртээ орж ирдэг гинэ. За тэгсэн чинь нөгөө талд нөгөө хүүхдүүд нь ингээд өрөө өрөөндөө ороод ингээд алах болчихдог. Ингээл гэрт ингээл айгүй юм хүүхдүүд хүндээ юм амьсгал ингээл би болчихдог. Тэгэл энээрээс нөгөө эмэгтэй чи ерөөсөө л болохгүй юм гэдгийг ингээд анзаараад өөр анзаарсан мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө ингээл эвлэлгээлж гисэн энэс одоо энийг яаж тавамтлах вэ? Яаж гоё болох вэ гэд тэгээд явж явжгаад нөгөө өөрийгөө хайрлах гэдэг юм яваад орчих л дээ. Тэгээд өөрийгөө хайрлах гэдгийг судлаад үзээд ингээд таниад тэгээ яг өөрийгөө хайрлаад эхлэхсэн чинь тэнд нөгөө өөрийгөө хайрлах төрөлбөрийн аргууд байгаа юм шүү. Тэгээд тэндээс бяцлал хийсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө хайрлаад эхэлсэн чинь ингээд өөрийгөө ойлгоод айгүй гоё болоод эхэлсэн. За тэгсэн чинь л нөгөө гэр бүлийн арга амьсгал чинь шал өөр болоод за нөхөр нь ерөөсөө тэр нөгөө ажил мэжлээсээ оройддаг нөгөө саун руу зүгтаадаг муртаадаг нь байхгүй болоод хүүхдүүд нь айгүй нээлттэй болоод ерөөсөө ямар мундаг юм хамаг юм ярьдаг болоод ингээл гэрт нь ерөөсөө юм буужгаас нь л айлгсан гинэ. Тэгэл одоо нөхөр нь бол ингээл 3 хүүхдтэйгээ орооцолтол ингээл буужигнаал байждаг болсон гэдэг ч аахгүй юу. Тэгэхээр өөрийгөө хайрласнаар ингээд зөвхөн эмэгтэй хүний л ярих хэвээр гоё сэдв биш. Өөрийгөө хайрласнаар одоо эрүүл гэр бүл тайван харилцаа. Аз жаргалтай нийгмийн үндсэн байх. Тийм. Тэгэхээр тэр эмэгтэй магадгүй бүр ажил дээрээ хүртэл янз бүрийн аш гаргадаг байсан байж магадгүй. Тэр нь хүртэл өөрчлөгдсөн байх магадлалтай тийм. Тэгэхээр ер нь дотоод сэтгэлийн боловсрал өөрийгөө хайрлах гэдэг чинь ийм айгу хүчтэй байгаад байгаа байхгүй. Тэгээд бид тэр имийг л яриад байгаа юм тийм ээ. Магадгүй энэ нийгэмд өнөөдөр маш их дутагдж байгаа асуудал ч байж магадгүй тийм тулгамдсан асуудал ч байж магадгүй. Тэгээд өөрийгөө хайрладаг байгаарай. Сэтгэлээ хайрладаг байгаарай. Магадгүй энэ сэдв ахаад ч үргэлжлэх бах тийм үү бид хоёрын хувьд. Тэгээд энэ удаагийн бид хоёрыг бас анхаарлаа хандуулан сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахиад уулзцгаая. Баяртай.